модны жинхэнэ мөчир мэт Израильчууд Есүс Христэд итгээгүйхээ төлөө ертөнцийн эзэнд гологдсон бол өөр үндэстнүүд түүнд итгэхээс татгалзвал давын өмнө гологдох нь зайлшгүй. ертөнцийн эзэн зарим хүнд элэгсэг хандаж, зарим хүнийг хатуу шийтгдэг. Та нар үүнийг сайн санагтав. Иймээс ч Есүс Христэд итгэхээс татгалзсан Израильчуудыг ертөнцийн эзэн хүн дээр шийтгэж, өөрийнх нь үгийг үргэлж дагсан та нарт элэгсэг хандах болно. Харин Израиль биш үндэстнүүд та нар Есүс Христэд итгэхээс татгалзвал ертөнцийн эзэнд адилхан гологдно. Хэрв Израильчууд Есүс Христэд хизээ нэгэн цагт итгэж эхэлбэл ертөнцийн эзэн тэднийг жимсний модны мөчир залгаж ургуулгатай адилаар дахин өөрийн болгон авна. Тэр үүнийг хүссэн цагтаа хийж чадна. Та нар бол жимсний тармил модны мөчирт залгасан зэрлэг мөчир мэт. Харин Израильчууд бол ертөнцийн эзний тарж ургуулсан жимсний модны жинхэнэ мөчир билээ. Тармил модонд тармил мөчрийг залгаж ургуулах нь зэрлэг мөчрийг залгахаас илүү хялбар ажил. Үүний адилаар урд нэгэн цагт гологдсон Израильчуудыгаа өөрийн болгож авах нь ертөнцийн эзэнд илүү амархан болох нь мэдээжээ. Хайрт нөхдөө, зөвхөн өөрсдийгөө ертөнцийн эзэнд чухал болсон гэж бодон бардамнаж сайрхахаас та нарыг болгоомжлуулахын тулд би үүнээс өмнө мэдээгүй хэдэн зүйлийг чинь хэлж өгье. Үүнд Израильчуудын олонх нь Есүс Христэд итгэхээс татгалзаж байгаа нь мөнхийн юм биш ээ. ертөнцийн эзний сонгож авсан Израиль биш бүх үндэстэн Есүс Христэд итгэх үеийг хүртэл тэд ийм байх болно. Харин тэднийг Есүс Христэд итгэсний дараа Израильчууд бас итгэж эхлэх учраас эцэст нь ертөнцийн эзний авралыг олж түүнийх болох нь гарцаагүй. ертөнцийн эзний сургаалд Израильчуудын ирээдүйн тухай бичигтэй. Миний сонгож авсан хүмүүс бол Яахвийн удам угсаа Израильчууд юм. Миний илгээх аврагч тэдний дундаас гарч ирж, намайг үл ойшоох байдлыг нь арилгаж, бүх гмийг нь цагаатгана. Иймхүү би Израильчуудтай урд тогтоосон гэрээгэн биелүүлнэ гэж ертөнцийн эзэн хэлжээ гэсэн байна. Израильчууд Есүс Христэд итгээгүйгээр ертөнцийн эзнийг эсэргүүцэж байна. Харин та нар тэдний оронд ертөнцийн эзнийх болж байдал та нарт ашигтайгаар эргэжээ. Гэвч ертөнцийн эзэн өөрийнхөө хүмүүст сайн юм хийж өгөхийг амласан бөгөөд үүнээсээ хизээч буцахгүй нь лавтай. Тийм учраас ч удам угсааг нь хожим өөрийн болгохоо өвг дээдэст нь ертөнцийн эзэн амлаж тэрийн ёсороо Израильчуудыг одоо ч хайрладаг. Израиль биш үндэстнүүд та нар урд нь ертөнцийн эзнийг мэдээгүй байхад Израильчууд мэдсэн хэрнээ үгийг нь дагахаас татгалзсан учраас түүний хайр ивэл та нарт оногдож гмийг чинь цагаатгаж өгчээ. ертөнцийн эзэн та нарыг ийхүү цагаатгасандаа үндэслэн хожим Израильчуудад хайр ивэлэн үзүүлж бүх гмийг нь цагаатгаж өгнө. Иймээс өөр үндэстнүүд Есүс Христэд итгэж гмээ цагаатгуулахаас өмнө Израильчууд татгалцаар байх болно. Яагаад гэвэл ертөнцийн эзэн бүх үндэстэнд адилхан хайртай болохоо харуулахын тулд тэдний адилхан гэмтэй байдлыг бас бүгдэд илэрхий болгохоор шийджээ. ертөнцийн эзний хязгааргүй их оюун ухаан бах дууштай. Түүний үйл ажил, заавар зөвлөгөө нь туйлын зөв байдаг учраас бүгдийг ойлгож тайлбарлахад хүний хязгаарлагдмал оюун ухаан хүрэлцэхгүй. ертөнцийн эзний хүсэл бодлыг хинч гүйцэд ойлгож чадахгүй. Хинч түүнд зөвлөгөө өгч чадахгүй. Тэр хинээс ч тусламж авч үзээгүй учраас хинд ч өөргүй. Зөвхөн тэр цор ганцаараа бүхнийг шийдэж чадна гэж түүний сургаалд бичсэн байдаг. Яагаад гэвэл ертөнцийн эзэн хүн төрлөختөн ба орчлонгийн бүх юмыг бүтээж хоорондын зүй тогтлыг нь тогтоосон байна. Энэ бүхнийг нь тэр өөрөө удирдах жолооддог. Энэ бүхэн хожим түүний хүч чадлыг алдаршуулан гайхуулах ганцхан зорилготой бүтээгдэжээ. Хүн төрлөختөн ертөнцийн эзнийг үрд алдаршуулах болтугай.